Хэмжилгүй явах нь ард түмэн чи одоо хэцүү байна шүү дээ. Цагтаар гараад ууцаах бол одоо 6-700 мянган цаасаар ууцаад байна шүү дээ. Тэгээд тэтгэврийн нэг тас айхан тэтгэвэр нь хүрэхгүй. Ахаад 2-3 сарын тэтгэврийн зээл авдаг хөгсчүүд одоо бүр ядаж сөхөр дуустаа шүү дээ. Би ч гэсэн одоо 80 гарсан хөгсөндөө цагаан сарыг бил үүдээр үзэж шүү дээ. Ард түмнээ бодож байгаа нь юу ч манай засгийн газар байхгүй л шүү дээ. Ийм газар доороо ийм айгүйх баялагтай орон мөртөө ингээд ард түмэн ингээд ядуу байдаг. Тэгээд томцуулны өөрсдөө идэлээдэг. Ийм л байдалтай байна манай Монгол орн. Яг энэ цагаан ногоон сарын баярын үеэр энэ хувьцааны ногоолтыг өгжил байвал тэгвэл хамаагүй дээр ард түмнээс ядтаас идж уух юм авчин. Тэгээд нэг бэлэн мөнгө өглөө байдиудтай хань шунлаад өөрсдөө болохоор асар их авчил хань шунлаа гэж тэгээд яах юм. Хамаг хувьцаагаа саймсрал тараачаа үсттэй. Баахан худлаа амалчаал одоо тэгэл ийм тийм гэл засаг тарах гал. Боломжтой бол ер нь засагч гэсэн олохыг л бодож байгаа шүү дээ. Төв буруугаар нэг хүний тэгэхээр яахгүй улсын өөрийн бололцоо улс чинь шийдэн шүү дээ. Тэгэл тэрийг олгоно гэл одоо бас тэгээд яах нь илүүч шүү дээ. Улс л мэдэн шүү дээ. Боломжтой бол тэгээд олгож л таараа. Ер нь бол зөв л бах тийм. Одоо эн чинь нийгэм чи ямар илээ те, эдийн засаг ямар байгаа илээ те. Тэрийг бол тав миний санаа бол тийм л.